Танд энэ өдрийн мэндийг хүргье. Хүүхдийн сэтгэл хөдлөлийг танин мэдэх, илэрхийлэх чадварыг хөгжүүлэх арга. Сонгон судлах модуль хичээлийн 1-р хичээлийг танд хүргэх гэж байна. Энэхүү видео хичээлээр бага насны хүүхдийн нийгэмшгүй сэтгэл хөдлөлийн хөгжлийг дэмжих нь яагаад чухал юм бэ гэдгийг олон улсын судалгааны үр дүнд суурилан та бүхэнд танилцуулж ярих болно. Мөн 2025 оны шинжилсэн хөтөлбөрийн хүрээнд нийгэмшгүй сэтгэл хөдлөлийн сургалтын хөтөлбөрийн ерөнхий агуулгыг та бүхэнд бас танилцуулнаа. Орчин үед олон улсад бол маш олон чиглэлийн судалгаа хийж байгаа энийг бол IQ өндөртэй байх нь чухал уу, EQ өндөртэй байх нь чухал уу гэдэг асуултыг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл танин мэдхийн чадвараасаа илүү нийгэмшгүй зөөлөн ур чадвар буюу бусдаа харилцах, хамтрах, өөрийгөө илэрхийлэх энэ чадрууд бол тухайн хүний амьдралд насан туршид нь сайнаар нөлөөлд юм байна гэдгийг маш олон судалгаагаар баталж харуулсан байдаг байна. За үүний дараагийн нэг чухал хүчин зүйл нь юу болж байна гэхээр ингэж нийгэмд бие сайн авч явах, бусдын төлөө сайн сайхан байдлаа хадгалаад ингээд амьдраад ажиллаад амжилтаа яваад байх юм бол энэ нь эдийн засгийн үр ашигтай байгаа. Тухайлбал гэр бүл салалт, ажилдаа доктортой тууштай ажиллах, за гэмт хэргийн гаралт багасах. За ингээд ингэснээрээ бүр ингээд маш энгийнээр ярих юм бол бүр ингээд улс орноороо тэр шоронд гэмт хэрэгтэнд мөнгө зарцуулахын оронд илүү сайн сайхан зүйлд мөнгө зарцуулах болно гэдэг байдлаар олон улсад бол маш олон төрлийн судалгаанууд хийсэн байна. За харин гэхдээ энэ нийгэмшгүй сэтгэл хөдлөлийг дэмжихэд бага насны хүүхдэд ажиллаж байгаа багшийн үүрэг оролцоо бол сургалтын орчинд хамгийн өндөр ач холбогдолтой байна гэдгийг бас судалгааны үр дүнд тодорхойлсон байдаг. Тэгэхээр багш өөрөө сэтгэл санааны байдлаа доктортой байлгадаг, сайн сайхан байдлаа хадгалдаг, бусдаа нийцтэй, эерэг байж чаддаг бол энэ нийгэмшгүй сэтгэл хөдлөлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх суурин бий болдог байх нь байна. За мөн бүлэгт байгаа бага насны хүүхдийн нийгэм соёлын ялгаатай байдал тэр ар гэрийн байдалд нийцүүлэн сургалт үйл ажиллагаа явуулах. Тухайлбал өөр их хэлтэй хүүхд байх юм бол тэрэнд нийцүүлэх аль болох төхөөлөх гэх мэтчлэн энэ хандлага хүндэтгэлтэй нийцтэй хамтарч ажиллах энэ зүйл нь бол бас нийгэмшгүй сэтгэл хөдлөлийн хөгжлийг дэмждэг нэг том хүчин зүйлс байна. Мөн манай Монгол улсын хувьд бол сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр өмнө нь сургууль бэлтгэхийн төлөө зорддог байсан бол энэ тухайлбал шинжилсэн хөтөлбөр бол амьдрал бэлтгэхийн төлөө буюу насан туршийн хөгжлийн суур, насан туршийн боловсролын үзэл баримтлалыг барьж байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн академик мэдлэг чадвар гэхээсээ илүү тухайн хүүхд амьдралынхаа хэв маяг нь ерөөсөө бусдаа нийцэх, эргэн тойрныхоо орчинд ээлтэй, байгальдаа ээлтэй, ийм хариуцлагатай иргэн болох ийм чиглэл зорилготой болсон. За мөн манай сургууль нийгэм сэтгэл хөдлөлийн хөтөлбөр болон үндэсний хөтөлбөр бол үзэл баримтлалынхаа хүрээнд нэгдээд нэг чиглэлийн дагуу явж байгаа ийм онцлогтой байна. За бага насны хүүхд өөрийгөө танин мэдэх, бусдтай хамтран ажиллах, бусдад хүлээн зөвшөөрөх, бусдыг хүндэтгэх гэдэг энэ олон харилцааны чадамжийг хөгжүүлснээр өдөр тутмын харилцаагаар дамжуулаад хүүхдийн уураг тархи бол тогтмол өөрчлөгдөж хөгжиж. За үүнийг neuroplasticity буюу тархины уян хатан чанар. За мөн neurogenes мөн танин мэдхийн зан үйлийн өөрчлөлт гэдэг гэх мэтчлэн ийм өөрчлөлтүүд маш их болж байгаа. За үүний нэг тод жишээ бол энэ доор харагдаж байгаа тархины холбоосын хөгжил байна. За дөнгөж төрсөн хүүхдийн бол эхний зураг байна. 1 сартай, 9 сартай, 2 настай насанд хүрэж байгаа. За ээж нь эргэн тойрны хүмүүс нь хэр их тухайн хүүхд рүү хандаж ярина, нөгөө хүүхд маань эргээд харилцсан тархины холбоос үүсчихдээ. Тэгэхээр тархины холбоос үүсэх тусмаа тухайн хүүхдийн тархины хөгжил маш хурдтай явагдаж байгаа гэсэн үг. За ингээд эдгээр үндэслэл олон улсын судалгааны үр дүнд суурлаад шинжилсэн сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт бол
нийгэмшгүй сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх үндсэн зорилго нь юу байх вэ гэхээр сургуулийн өмнөх насны хүүхэд бүрийг өөрийгөө болон бусдыг ойлгож хинэрдэг, бусдаа үр ашигтай, зохистой харилцан хамтарч, эрхтгч байдал, хэм хэмжээг хүндэтгэж, санаачлагтай оролцож, дасан зохицох чадвартай болж, ирээдүйд аз жаргалтай, сайн сайхан байдлаа хадгалан амьдарч хөгжих суур чадвар эзэмшгэд дэмжлэг үзүүлнэ. За энэ зорилгот хүрэхийн тулд 3 зорилт байна. Энэ нь 3 түвшинд байгаа. Дараагийн слайд дээр харагдана. За 1-р зорилт нь хүүхдэд өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ таньж ойлгон инэрч сэтгэл зүйн тэнцвэрт байдлаа хадгалах чадвар эзэмшүүлнэ. Хүүхдэд бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмж, орон зайг ойлгон, инэрч хайрлан, үр ашигтай, санаачлагтай харилцах чадвар эзэмшүүлнэ. За 3-р зорилт нь хүүхдэд хүрээлэн буй орчныхоо уялдаа холбоог ойлгон хүндэтгэж, эрхтгч, хамтын ажиллагаанд бүтээлч, оролцоотой байх чадварыг эзэмшүүлнэ. За ингээд дээрх зорилгын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн нийгэмшгүй сэтгэл хөдлөлийн хөтөлбөр бол дараах байдлаар уялдаа хамааралтай гарч ирсэн байгаа. За хэвтэй холбоос нь бол ойлгох, инэрх, оролцох. За энэ нь бол 3 түвшинд байгаа. 1-р нь бол тухайн хүүхэд хувь хүний түвшинд өөрийгөө таних үе. За 2-р түвшин нь болохоор бусдад харилцахад нийгмийн түвшин. За 3-р түвшин бол харилцан хамаарах буюу системийн түвшин буюу одоо бүлгийн нэг хэсэг байх, нийгмийн нэг хэсэг байхад яаж оролцох юм бэ гэдэг энэ тал дээр харуулсан байна. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн бага насны хүүхдийн нийгэмшгүй сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх үндсэн чадамж маань 3 түвшинд байна. Өөрийгөө таних, бусдад харилцах, харилцан хамаарах гэдэг. За энэнийхээ дагуу дид дайнуудтай байна. За энэ 3 түвшний чадамжууд нь 2036 он хүртэл хэрэгжих сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримталд дараах 3 чадамжтай шууд харилцан хамаарч байна. За энэ нь болохоор ерөнхий чадамж болох нийгэм сэтгэл хөдлөлийн хөгжил, харилцан хамтын ажиллагаа, доктортой хөгжил гэсэн одоо Монгол хүүхдийн дүр төрхийн үндсэн чадамжууд ингэж хамаарч орж ирсэн байна. 2019 оны сургалтын цөм хөтөлбөрт хүүхдийн нийгэмшгүй сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх чиглэлээр бол дараах үндсэн суралцсан үр дүнгууд, зорилтууд байсан. Өөрийгөө мэдрэг илэрхийлэх, өөрийгөө удирдах, асуудал шийдвэрлэх, бусдад харилцах, нийгмийн ухамсар гэдэг. За үүнийг бол 2025 оны сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт илүү ийм 3 түвшинтэй, 3 түвшин болгон наривчлалтайгаар суралцсан үр дүнгийг тодорхой зааж оруулж ирснээр ялгаатай байна. За ингээд энэхүү видеогоор та бүхэнд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн нийгэмшгүй сэтгэл хөдлөлийн агуулгын үндэслэл, зорилт, агуулгын хүрээ, дид дай энэ нь одоо үзэл баримталтай хэрхэн уялдаж байгаа, өмнөх хөтөлбөртэй ямар ялгаатай байгаа гэж зэргийг та бүхэнд танилцууллаа. За хамгийн төгсгөлийн слайдд бол ашигласан ном зуун жагсаалт байна. Анхааран сонссонд баярлалаа.